За өнөөдөр орой хоолндоо оромог хийж идгээ бэлдсэн байна. Гамбиртай оромог. За тэгэхээр зэрэг гамбир хайрцсан байна. Баг зэргийн тосонд ингээд нимгэн юм гамбир хийж ингээд хайрсан. За тэгээд ногоонд нь болохоор зэрэг одоо гэртээ байгаа төрөл бүрийн ногоонуудаасаа хураад за тэгээд авс хар перц тэгээд халуун ногоогоор хамталсан. Солонгосын нөгөө гучужаан гэдэг халуун ногоо байдаг штэ тийм ээ. Тийм тэрнээс талуун чинжүүний нухан шим юм тийм ээ. За тэгэхээр тэрнээсээ хийгээд баг зэргийн чихэр хийгээд тэгээд нэг хот тийм жоохон чихэрлэг халуун ногоотой тийм амт гаргаж агаад ингээд ногоогоо амталсан. За ногоогоо мэдээж яриг бол хамгийн эхлээд удаан болцоогоос нь эхлээд би болоод хувьдаа гүнжгийн тосноосоо хийж агаад за тэгээд oyster mushroom гэж байдаг шээ тийм ээ. Нөгөө тэр oyster муугийн ч одоо монголоор яг юу гэдэм болоо. За Монголд бас зарим дэлгүүрүүдээр супермаркетуудаар зарагддаг тийм ээ. За тэгээд тэр oyster mushroom, enoki mushroom тэгээд халуун хар нөгөө бас мөөг байдаг. За тэдрээс хийсэн байцаа, брокколи, шар хулуу, тэгээд яншуу. За яншуугаараас хамталж өгсөн. За ингээд ерөөсөө бүр маш гоё амттай ийм ногооны хураг болсон. За тэгээд энэ ногооны хургаа ингээд гамбирн дээрээ ингэж тавиад тэгээд шууд оргоод идэхэд бэлэн. За гамбирын хувьд болохоор тортилла гэдэг шууд тосгүй ингээд хайрчдаг гурил байдаг штэ тийм ээ. Тийм гурил гамбир байж болно. За манай Монголд бол Monfood-ээс гаргадаг элдвтэй гурил гэдэг штэ тийм ээ. Элдвтэй гурилаар бас ийм оромог хийж идэхэд гоё байдаг. За тэгэхээр за миний хувьд бол ингээд баг зэргийн тосонд хайрсан ийм гамбир бол бэлдсэн байна. Тэгээд энэ дээрээсээ шууд одоо ногоогоо тавиал. Ер нь бол энэ нь бол бүр хийхэд маш амархан. Заримдаа бүр нэлийн зам муутай тийм ээ. Жохон хурдхан шиг юм хийж идэг гэсэн үедээ би ерөөхдөө энэ хоолыг идчихдэг. За тэгээд ер нь бол энэ дээрээсээ бас юу салаатны байцаа, өгөрцөө гэх мэт өөр ингээд ногоонууд хийгээд баяжуулаад тийм ээ. Илүү гоё амттай болгож өгч болно. За өнөөдрийн хувьд бол би яг өөртөө байгаа ногоог ашиглаад ингээд маш хурдхан шиг ингэж бэлдсэн байгаа. За тэгэл гамбир маань бол ингээд хөлдөөгөд бэлдсэн байсан учраас шууд гаргаж ирээд хараад ингээд болчихж байгаа. Тийм тэгэхээр зэрэг энэ дээрээсээ харин юу нэмж болох вэ гэхээр зэрэг за янз бүрийн гоё сүмс тийм соус бас нэмж өгч болно тийм ээ. За би ногоогоо хурж захтаа нөгөө гучужаанаар амтлаад өөрөө бас ингээд гоё тийм соуслог болсон учраас нэмж бас соус бэлдээгүй байгаа. Уг нь бол нөгөө vegan mayonnaise тэгээд өөр одоо ямар гэдгийг тийм соуснууд байдаг штэ тийм ээ. За тэр соуснуудаас нэмээд за тэгээд миний хувьд болохоор зэрэг одоо энэ авокадо хийгээд өчтдөг л дөө. За авокадо хийгээд өчвөл бас их сайхан их гоё байдаг. Авокадо чинь их гоё амттай, идэх дуртай. За ингээд ерөөсөө ороогоод болоо. Маш амархан. За ер нь бол өдрийн хоолн дээр, орой хоолн дээр за ер нь заримдаа бол энэ чинь ингээд өглөө өдрийн хоол болсон ч их гоё тохиромжтой байдаг тий. Тэгээд ерөнхийдөө манайхан чи ер нь бүгдээ л яруу сандруу хүмүүс байдаг. Хоол их завна гардгүй. За тэгээд тайлбарлах нөгөө бэлэн юм гаднаас авч идэх гэдэг ч юм уу. Тэгээд тиймэрхүү хүмүүс бол тэгээд ерөнхийдөө гэс ногоогоо бэлдээл хуураад тэгэл гамбираа ингээд тий бэлэн нөгөө элдвтэй гурилнаас авч хайрж байгаа л ингээл ороогоо л идэхэд чинь тэгээд ерөөсөө маш амархан тэгээд гэртээ хийсэн амттай хоол болчихдог л доо. Тэгэхээр зэрэг та энийг заавал хийж идэж үзээрэй. За энийг бол ногоондоо би заримдаа ийм халуун ногоотой соус хийдэг. Заримдаа бас өөр төрлийн халуун ногоогүй соус бас хийж иддэг. Заримдаа бол ямар ч өөр төрлийн амтлагч соус хийхгүйгээр зөвхөн давс хар перц хийгээд ингээд бас ихэд үнэхээр гоё болдог. Тийм. Тэгээд нөгөө тийм ээ баг зэргийн гүнжтийн тосн ингээд хурцгаар бас их гүнжтийн тосны маань амтнаас гоё амт оруулж өгдөг. За тэгээд яншуу хийгээд өгчүүдээс гоё болно. За тэгэхээр vegan хоолыг бол үнэхээр энгийн гэдгийг бол та нарт ингээд бас ингээ харуулахыг хүслээ. Тэгэхээр маш ингээ та нар одоо vegan хоол яаж идэх юм бол яаж хийх юм бол гэж зарим нь одоо үнэхээр vegan хоол идчихмээр байдаг. Тийм ээ яаж хийхээ учраа олохгүй байдаг бах. Тийм болохоор таатай бас ийм хэлбэрхэн санаа хүүднээс одоо имжлэгээ оруулж байна. Тэгэхээр зэрэг та хэд маань тийм ээ махаараа хоол хийж чаддаг бол яг л тэрнтэй чинь зарчмын хувьд бол адилхан. Зүгээр махыг хасаад
Тэгэл ерөөсөө бусад ногоо ч өөрийн гэсэн гоё амттай байдаг. Зөвхөн хоолнд мах орж иж л амт ордог гэсэн үг биш шүү дээ. Тэр махыг чинь харин ч бүр ургамлаар амтладаг шүү дээ, тийм ээ. Бид нар махыг амттай болгохын тулд мах чинь өөрөө тийм амттай биш шүү дээ. Тэрэнд чинь ургамал хийж ээж гоё амттай болж байгаа, тийм ээ. Тэгэхээр зэрэг махыг хасчих юм бол хоол амтгүй болно гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэхээр зэрэг ногоо ч өөрөө маш сайхан амттай. Дээрэс нь янз бүрийн гоё ногооны тийм байгалийн гаралтай гоё амтлагчнуудаасаа тийм ээ эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө байхгүй тийм ээ химийн найрлагатай юу ч нэмээгүй учраас тэгээд даваас хар перс өөрөө ургамал за тэгээд яншуу гэх мэт тийм ээ ингээд зүгээр л ургамлаар нь амтлаад өгчөхөд бол хоол өөрөө маш сайхан амттай болчихноо. Тэгэхээр зэрэг таад ерөөсөө энэ хоолны амт чанарын дээр санаа зовох ерөөсөө хэрэг байхгүй. За тэгээд дээрэс нь яаж хийх вэ, яах вэ гэдэг дээр ерөөсөө санаа зовох хэрэг байхгүй. За тэгээд өөрөөсөө гэртээ төрөл бүрээр туршиж үзээд янз бүрээр нас ингээ хийж туршаад байгаарэ. Тэгэхээр зэрэг өөрийн гэсэн тийм амтыг гаргадаг тийм ээ. Өөрийн гэсэн бас нэг хоол хийх тийм хэв маягтай болоод ирдэг л дээ. За тэгээд дээрэс нь бас ингээд янз бүрийн жоруудыг тийм ээ бэлэн интернетээр зөндөө жорууд байж байгаа. Тэндээс ингээ харж байгаа, туршиж үзээд ингээл ерөөсөө веган хоолоо ямар ч асуудалгүй хийж идэх боломжтой байгаа шүү та хэд маа. Тэгэхээр сүүлийн үед бас ямар цагаан хоолыг гэртээ хийж идсэн бэ? Тэрийг бас сэтгэл дээр хуваалцаарай. Тэгээд сая бол наадам болоод наадмаа тэмдэглээд бас хөдөө гадаа яваад нэлээд мах идэж хотод гизээ нэлээд ачаалуулсан байх тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо харин тэрийг хотод гизээ сайхан амраагаад жимс ногоогоо илүү сайн идээд нэг гэртээ гоё янз бүрийн ногоогоо хуураад жигнэж идээд тийм ээ. За тэгээд одоо Улаанбаатар хотод бас зөндөө олон тийм веган хоолны ресторанууд байж байгаа. За тэгээ бүр болохгүй бол тийшээ очоод сайхан хоол идчихэж болно. Тэгэхээр зэрэг веган хоол идэх одоо ямар ч асуудалгүй болсон. Өссөн хоолоо веган холбоороо идэх юм боломжтой болсон байгаа. За тэгээд энийг заавал хийж идэж үзээрэй за. Гурал нь ямар гоё шаржгансан юм бэ? Тэгээ ногооны амт бүр үнэхээр гоё юм аа. Яг ингээд амтлаад идвэл нэр үнэхээр гоё амттай болж байна. Тэгээд ногооны хургаж чинь зүгээр будаатай хойлоод идсэн ч бас болж байгаа байхгүй тий. Хажуудал нь будаа тавиад хажуудал нь ногоо тавиал дээл ингээл идчихэж бас болно. Эсвэл бүр ингээд гуралд ороод идсэн ч болж байна тий. Гоё. Энэ надад яг ингэж идэх надад маш таалагддаг. Энэ гучужаанаар амтлаад идэхээр их гоё идэг. Тэгэхээр ер нь бол хүснээрээ амталж болно тийм ээ. Тэгээд өөртөө гоё туршаад үзээрэй за.